Ийгэр ноён идтэй чадalтай, их санаатай, гүн бодолтой идэрхэх цэргээ аваад мордлоо. Эдэмхий Пловцыг дайрахаар явлаа. Ийгэр ингээд дайтахаар явж байх замдаа зоригон мохож чадах хэсэгтээ эргэлзэж байсан. Тэр үед дүү болох Славиц ирээд Гаранбай Стеславын ууган хүү газар дээрх ганц ах минь гайхах юмгүй одоо морд газарч дүүчин бэлэн хэмээн цааш үргэлжлүүлэн явахт нь түлхэц болж өгсөн. За тэгээд Орос Славиц хоёр дайтан Орос орон бахархалтайгаар ялтыг авдаг. Гой сайхан охтыг олзолж өнгөтэй өөдтэй Эрдэнэс алт мөнгийг авч Орос орон руугаа буцан явдаг. Ийгрийн цэргүүдийг амарч байх оронд Болцоогийн Колчак хаан Ийгрийг гитэж явсаар гүйцэн бүсэлж авдаг. Үүр цайхтаа зэрэгцэн Ийгэр болон түүний цэргүүд бүслэгдснээ мэдээд дайснаасаа хэрхэн мултрах талаар ярилцаж байхад Святослав Олег хоёр маргалдан дотоодын зөрчилдөөнийг үүсгэдэг. Олег Святослав хоёр Орос руугаа буцдаг үлээ. Тэгээд Ийгрийн цэргүүд Болцоогийн нисээ 3 хоног байлддаг. Ийгрийн цэргүүд эхний 2 өдөр нь сайн тулддаг боловч 3 дахь өдөр нь ялагдал хүлээдэг. Тэгээд Ийгэр Всеволод хоёр өөр хаанд олзлогдсон явдаг. Орос улс Пловцод ялагдана 2 хаан нь олзлогдсон явсан нь Орос улсад хүнд зохилдолж Орос улс тэр чигээрээ ууг хашууд автдаг. Эхнэрүүд нь нөхрөө мөрөөдөж эргэж уулзах хувгүй гэж үлж авгай хүүхнүүд нь гашууд нь үлж алт мөнгөндөө харамсан уйцгааж байсан. Орос улс болон ноёд нь хямарч хамгаалалтанд суларсан үеийг Пловцын ашиглан Оросыг эзлэх гэж санаарахдаг. За иймүүд болохоор Святослав ноён нь эр зоригтойгоор Пловцын эсрэг тэмцэж Пловцыг даран өөрийн улсыг аварч чаддаг. За их хаан Святослав мэлмий дөрөв нэлмстэй Ийгэр Всеволод хоёр танд нь ингэж хэлдэг. Ийгэр Всеволод хоёр минь арай эрт та нар хөдөлжээ. Атаад дайсныг дарахаар морджээ. Алдар нэрийг олохоор явжээ. Дайсан Пловцыг ялж чадсангүй. Дайч нэрийг ч олж чадсангүй. Зориг зүрх чанга боловч зол заяас сул авжээ. Буурал толгойд минь юу авчирв? Булгай ялагдлыг авчиржээ та нар. Ингэж химээ өгүүлсэн нь ямар утга санааг илэрхийлж байна гэж бодож байна вэ? Миний бодлоор энэ хэсэг нь эвтэй үйл хүчтэй гэдэг шиг хоорондоо ярилцаж зөвлөлдсөн бол ийм байдалд хүрэхгүй байхсан байхаа гэж бодож байна. Миний бодлоор Ийгэр ноён дуур мэдээ шийдвэр гаргаж явсан нь Орос улсыг бараг мөрөхөд хүргэсэн. Тиймээс тэрэнд нь харуулсан аавынх нь үгэм шиг санагдаж байна. Ийгрийн эхнэр болох Ярослав гун гунигт автна. Ийгрийг авахаар Орос улсын ноёдуудаас тусламж гун хандсан боловч хариу өгөөгүй тул Ярослав Пловцод очин бат Бүтээвлийн хаалгын дэргэд Бүтээвлийн ям бясалгын танхимд зэрэгт очин уйл нь хайрт нөхрөөс суллуулахыг гуйсан ч зөвшөөрөөгүй улмаас оргуулахаар овлуурт хандсан зүг болж. Овлуур Ийгрийг оргуулахаар саналыг зөвшөөрдөг. Ийгэр ноён оргох дохиг итгэлд овлуур эсгэж мэдэгддэг. Дохиг анзаарсан Пловцын харуулууд сэжиг авч ардаас нь хөөсөн боловч Ийгэр ноён усан доогуур бутан дундуур цогтон замд таарсан бэрхшээлийг даван явсаар Орос улстай эсэн мэнд эргэн ирдэг. Энэ зохиолын гол санаа нь юу вэ? За энэ зохиолын гол санаа нь болохоор Орос вангуудын ийм нэгдэлгүй байдал болон тухайн хүний хуваачилсан зан нь улс оронд нь хэрхэн аюул авчирдаг, ямар их гарц хохирол авчирдаг гэдэг болон хамтын хүч ямар их чухал гэдгийг харуулахыг зорьсон нь энэ зохиолын гол санаа гэж бодож байна. За Ийгрийн ялагдлын шалтгаан нь юу вэ? Вангуудын хоорондын ийм нэгдлийн дутагдал Ийгрийн эрсдэлтэй шийдвэр мөн дайсны хүч илүү байсан. Зохиолд гардаг байгалийн дүрслэл ямар үүрэгтэй вэ? Байгаль нь зөвхөн орчин биш, үйл явдлын оролцогч шиг дүрслэгддэг. Байгаль Ийгрийн аян дайны занал хийлэгт анхааруулга өгч зарим үед түүний хувь заяаг төлөөлөн бэлэгддэг. Болж вангуудын ийм нэгдлийг асуудлыг хэрхэн илэрхийлсэн бэ? Туйлын нэг хүн баатарлаг байсан ч ялалт авчихгүй. Харин вангуудын хоорондын хаврал улс орныг сулруулж байдаг. Гадны дайсны хүчирхэг болгодыг тодорхой харуулдаг. Энэ нь тухайн үеийн түүхэн сургамж төдийгүй бүх цаг үед хамаарах чухал санаа юм аа.